За тэгэхээр Монгол улсын эдийн засаг их хүнд байгаа. Тэгээ өнгөрсөн жилд шүүгчнэрийн цалинг бас яг инквери гишүүн манлайлаад бас нэмэх талаар манай хууль зүйн байнгаараа сайн ажилласан. Цалинг нэмсэн. Гэтэл энэ жил дахиад дунджаар дээд шүүхийн шүүгчнэрийн цалинг болон ажилтны цалинг 46% нэмэх тухай асуудлыг оруулаад ирж байна. Ер нь бол миний өргөн барьсан тэтгэврийг индексчлэх тухай хуулиар бол нэг 550 мянган төгрөгийн тэтгэвртэй хамтуудын тэтгэврийг нөгөө энэ жилийн инфляц 10%-аар байлаа гэхэд 10%-аар нэмэх юм л да. Тэгээ эх жилийн бас төрийн албан агчдын цалин бас яг тэр хуваар л нэмэх байх. Гэтэл энэ одоо танах ингээд хавар нь батлуулдаг ингээр ингээд эдийн засгийн төлөв байдлыг харж мэдэхгүйгээр бас тийм ээ жилийн эцсийн нөхцөл байдал юу мэдэхгүйгээр бид нар бас ингээд нэмээ тавьчихдаг. Тэгээ өнөөдөр яагаад ингээд Цогтбаатар дарга байхгүй байна гэхээр яг төсөв хилцэх болохтой бөөн хил ам болдог байхгүй. Эдрийн цалин ингээд замбраагүй нэмсэн бус хүмүүсийн яалаа энэ төр гэл тэгээд тэнгуут Цогтбаатар дарга нөгөө нэг олон жилийн дунджаар юмаа мэддэг болохтой хавар би хурал даргалаагүйгээд сандгаж хамт үлдээч явчихж байгаа байхгүй да. За ер нь иймэрхүү болно. Би зүгээр би энд бас олон жил бас энэ хууль зүйн байгаараа суусныхаа хувьд хэлж байна. Тийм учраас жишээ нь одоо би та нарт инквери дарга би нэг ганц юм хэлчихье. Одоо ингээд 2.25 шүүгчийн цалин 2.9 тэрбум байна. Эн чин нэг цалин бол нэг ойрцоогоор нэг гар дээрээ нэг 4.5-аас 5 орчим сая төгрөг авдсан байна. Шүүгч нар. Гэтэл энэ 7.5 сая болоод нэмэгдэх юм байна л да. 46%. Гэтэл нөгөө нэг дөнгөж 600 мянган төгрөгийн тэтгэвртэй байгаа хүмүүс 10%-аар нэмжээдэг. Гэтэл та нар ингээд 2-3 сая төгрөгөөр нэмэхтэр чинь адил амьд хүн тэгээд одоо яаж амьдрах юм бэ? Ийм байж болохгүй. Эн чинь бас яг нөгөө нэг намар төсөв хилцэх үед бол хүнд нөхцөл байдал бий болгоно. Тийм учраас би энд янз янзын хил гарахаас өмнө одоо горимын санал гаргаж байна. Энэ дээд шүүхийн болон шүүхийн захирлагын хороо, хүний эрхийн үндэсний хороо, шүүхийн ерөнхий зөвлөлийн энэ дандаа бүгдээрээ нэг 40%-аар цалингаа нэмэхээр оруулаад ирсэн. Энэ одоо сандуудыг энэ 7 хоногийн хэлцэх асуудлаас хойшлуулах, эх 7 хоногт энэгээд бас нийгэм эдийн засгтайгаа холбож зөв болгож оруулж ирэх. Дээрээс нь засгийн газар 14 мянган хүнийг төрийн албан агчийг чөлөөлнө гэж бас зорилт тавиад явж байгаа. Гэтэл бүх байгууллагууд бүгдээрээ ажилтан нэмнэ гэж орж ирж байна. Тийм учраас бас яг тодорхой хэмжээгээр яг тэр засгийн газрын за бүрдэр жишээ 1 минут. Засгийн газар гүйцэтгэх одоо засаглаас хэдэн хувиар төрийн албан агч цомгдож байна. Яг тэр хувиар өнөөдрийн байгаа одоо орон тооноос цомгдож орж ирэх энэ эдийн засгийн нөхцөл байдал тааруулах ийм одоо шин сандлыг энд эх 7 хоногийн дотор оруулж иргэдэг ийм одоо горимын санал гаргаж энэ хэлцэх асуудлаас энэ дөрвийг хойшлуулах ийм одоо 7 хоногор хойшлуулах ийм горимын санал гаргаж байна. Санд хураалгаж өгнө. За